За асуултууд ер нь давхцаж байна. Төвжин гишнээс нэг юм тодруулчих. Аюулгүй байдал дээр байгаа тусгай хяналтын хороо туйлзууд очсноороо нэгт юуд ирдэх вэ? Одоо байгаа нь ямар дутагдaltaй байгаа юм? Адилхан их хурлын гишүүд байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хууль зүйн байнгын хорон дээр очсноороо яг ямар давуу талууд үүсэх юм бэ? Адилхан их хурлын байнгын хорон дээр байгаа дэд хороонуудыг шилжүүлэх нь одоо тимч яхтар ачлал байна уугүй гэдэг нэг сайхан ойлголт хэлээд өгөөрэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт энэ төр хороонд чинь сая хин хэлчихвээ. Нэх олон төр хороо байгуулаад бид нар чи их хурлынхаа хуулиар байнгын хороо дэд хороодын тоог нэмээд идэг. Тэгээ төр хороодын тоог нэмчихлээр давхартал үүсэх юм гэсэн болгоомжтой байна. Энэ дэр одоо ажлын хэсгийн ахлагч хариулж өгч. За Тэмүүжин гишүүн хариулт өгье. За улсын их хурл үйл ажиллагаагаа байнгын хоруудаар зохион байгуулж хийдэг. Байнгын хоруудаар эрхлэх асуудлуудыг хуваарлж өгдөг. Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал гээд 23.11-ээс 23.17 хүртэл одоо ийм эрхлэх асуудлууд байна. Би энэ ягаанаар тодруулчлаа. Эрх зүйн бодлого, хүний эрх чөлөө, түүний баталгаа, гэмтэртэй тэмцэх хөрсөн сэргийлэх бодлого, хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэс, ялын бодлого, шүүхэрх мэдлийн эрх зүйн үндэс, хараат бус байдлын ханх асуудал, прокурор хэрэг бүртгэл бүрдэн байдлаар шүүхэн шийдвэр гүйцэтгэл, эрүүл иргэн захиргаа хэрэг маргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, эрх зүйн тусалцаа гэх мэтлэн. Аюулгүй байдлын байнгын хорооны эрхлэх асуудал гээд 23.2-8 дээр 8 зүйл байна. Гэтэл хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал дотор хөндөгдөж байгаа асуудлыг эрхлэх асуудал нь байхгүй байгаа аюулгүй байдлын байнгын хорооны тусгай хяналтын дэд хороо шийдэж чадахгүй. Гэтэл энэ хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудал дотор чинь иргэний эрх, эрүүл шүүлт, хохирож хамгаалал, шударга ёс, хуулийн засаглал энэ бүхэн чи явж байна. Эрхлэх асуудлаараа хяналт тавьж чадахгүй байнгын хороо. Нөгөөх нь эрхлэх асуудалд нь огт хамаагүй тусгай хяналтын дэд хороо. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо бол тагнуул айрамтай холбоотой асуудлаа бол тусгай хяналтын дэд хорооны асуудлаар шийдэж болж байна. Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, ял идүүлэх ажиллагаанд хэрэглэгдэж байгаа нууц мөрдөн шалгах ажиллагаа болон гүйцэтгэх ажилттай холбоотой асуудал чинь аюулгүй байдлын байнгын хороонд байгаа тусгай хяналтын дэд хороо хийж чадахгүй. Яагаад гэвэл байнгын хорооных нь эрхлэх асуудал байхгүй. Тэд хороо байнгын хорооныхаа эрхлэх асуудлын хүрээнд байгуулагддаг. Тэд хороо хуулиараа. Тэгэхээр энэ нь одоо зөрчилдөөнийг бид шийдэхгүй болохгүй нэ. 33 жил үндсэн хууль заасан иргэний үндсэн эрхүүд чинь хогдоор байна. Тэр дундаа гэмт хэрэгтэй тэмцэж энэний иргэний эрхийг хамгаалах ёстой байгууллагууд чинь энэ төрлийн гэмт хэргийг хийгээд иргэний эрхийг зөрчөөд байна. Гэтэл улсын хурл энэ дээр хяналт тавихгүй байна. Би маш тодорхой жишээ хэлье. Өнгөрсөн 8 жил та бүгдийг олонх байхад тусгай хяналтын дэд хорооны даргаыг Сүв Батуулд гэдэг хүн хэрэгжүүлсэн юм. Энэ байгууллага одоо хүртэл унтсан. 33 жил энэ тусгай хяналтын дэд хорооны эрхлэх одоо даргаар чинь хэн явсан бэ гэвэл энэ байгууллагыг зүгээр л өөрийнхөө асуудлыг шийдэхэд хуулийн байгууллагын дарга нартай хувийн хайдлын харилцаа тогтоох энэ арга барилдаа ашигласан хүмүүс л ажилуулсан байна. Энэ тусгай хяналтын дэд хороо чинь огт ажил хийдэггүй байсан байна. Жилдээ зөвхөн За Баярбаатар гишүүн нэмж хариулъя. За Алдар Чухлан гишүүний асуултанд хариулъя. Тэгээ одоо мөрдөгдөж байгаа их хурлын тухай хуулиар бол 5 байнгын хороо, 5 дэд хороотой үйл ажиллагаа явуулж байгаа. За нийтдээ 11 байнгын хороо. Тэгээ энэ чиг үүргийн давхцал бас дэд хорооны хэмжээнд ажиллах боломжтой болон өмнөх парламентуудын одоо бас үед дэд хороогоор ажиллаж байгаад одоо байнгын хороо болцсон 4 байнгын хороо бол буцаагаад дэд хорооны чиг үүргээр нь шилжүүлээд хариалгат байнгын хороонд өмнө хариалагдчихсан байнгын хороонд нь бол хүргэсэн. За дээр нь сая энэ улсын хурлын гишүүдийн өргөн барьсан ариун зай гишүүний өргөн барьсан хуулийн төсөл дээр бол нийтдээ 13 дэд хороо байгуулахаар чиглэлийн дагуу бол төсөл орж ирсэн дээр зарчмын зөрүүтэй санал гараад аялал жуулчлалын
дэд хороо нэмэгдээд ингээд нийтдээ нэг 14 дэд хороо бол байгуулахаар төсөл тусгасан байж байгаа. За алдар цуглаан гишүүн тодруулж сууя. За гэр бүлийн асуудал юу н аль байнгын хороонд хариулагдахаар байгаа. Хэдүүлэн гэр бүлийн асуудалд онцгой анхаарахгүй бол өчигдөр урж өдрхөн сайн нэг аимшигтай гэмтэр гарсан шүү дээ. Тэгээд хэдэн эмэгтэйчүүдийг харгас нөхдүүдийн гарт алдаад дуусах юм шиг байна. Тийм учраас гэр бүлийн асуудлыг аль байнгын хороонд хамаатуулах. Ер нь энэ хуулийг гэр бүлийн тухай хуулиар нэг хуулийг бас дахин найруулж, дахин өргөн барьж нэмэлт өөрчлөлт хийхгүй бол хэдэн бүсгүүчүүдийг тийм одоо харгас хэрцгий хүмүүсийн гарт хугацаа өгч байгаад алуулчихад байна л да. Тийм учраас энэ дэд та бүгд ямар бодолтой байна вэ гэж. За Баярбаатар гишүүн хариулт өгье. За өнөөдөр салбарын яамныхын нэр нь өөрөө гэр бүл гэдэг нэрээр эхэлж байгаа тийм ээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам. За өнөөдөр ажлын хэсгээс оруулж байгаа санал дээр өмнө нийгмийн бодлогын байнгын хороо гэж байсныг хүний хөгжил нийгмийн бодлогын гэж байнгын хорооны нэр өөрчлөгдөж орж ирж байгаа. За энэ дотроо бол яг энэ толгой байнгын хороогоор бол нийгмийн бодлогын байнгын хороо. За яг таны ярьж байгаа холбогдуулаад бол хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороон дээр бол энэ гэр бүлийн асуудлууд чиг үүргийнхаа дагуу ингээд холбогдож ажиллахаар бол байгаа. Тэгж туссан байж байгаа төсөлд. За гишүүд асуулт